За Монголын эргэн тойрон философи 2 хоризмын философи үзэндээ өнөөдөр 2 дахь том сэдв тийм. Хоризмоос тэнд яг хэр философтож тэндээс биднэрт юу ирсэн. За дох. За хүмүүс бас орж ирээд байна. Би ч нөгөө юугаа тарьсан байгаа. За хүмүүс юугаа ярианууд сонсогдоод байна. Тэгээ зарим хүмүүсийн бас видеонууд харагдаад байсан түрүү. Тэгвэл зүгээр царайгаа нүрэ наашаа харуулад болно шүү дээ. Заавал харанхуулах хэрэггүй. За За Монгол улсын одоогийн яг газрын зураг тийм ээ. Тэгээд тойрон Хятад, Казахстан, Russia, Орос гэсэн 3 одоо том хөрш байгаа. Тэгээд бидний одоо 3 хөрш. За 3 дахь хөрш гэхээр би бол Казахстаныг дандаа хэлдэг. Өөр орон одоо Монголын 3 дахь хөрш байх боломжгүй. Тийм яг алсын далайн цаадах орнууд бол яг ерөнхийдөө ойрын одоо хөршүүд гэж болно. За өмнөх лекцээр бид нар яг одоо энэ одоогийн Иран, тэр үеийн одоо Персээс философи эхэлсэн. За одоо ерөнхийдөө юу руу орж ирнэ? Наашлаад хоризм руу орж ирнэ. За хоризмоо бид нар ингээд харцгаая. Тийм дараагийн юу байх шиг байна. За хоризм бол яг одоогийнхоор өмнөх одоо 1215 онд хоризм ямар байсан бэ гэсэн одоогоос 800 жилийн өмнө бол ерөнхийдөө Каспийн тэнгис бидний одоо нэрлэдэг сарай гол гэдэг чинь тийм ээ. Сарай гол. Тэгээ сарайчин бол гол гэдэг бол ерөнхийдөө Персээр нуур гэсэн үг шүү дээ. Тий. За энэ урдаасаа бүр одоо Арабын тэнгис хүртэл. За хоошоогоо болохоор одоогийн Казахстаны нутаг. За зүүн тишгээ болохоор Самарканд. За баруун тишгээ болохоор ерөнхийдөө сарай гол Каспийн тэнгис, тэндээсээ цаашаа болохоор одоогийн Гүрж, Армен ороо явж байгаа. За энийг одоо мартчихлахгүй. За хоризмыг бид нар ярихын тулд торгоны зам ярих хэрэгтэй. Яагаад хоризмын энэ ард түмнүүд одоогийн энэ одоо Каспийн тэнгисийн энэ зүүн тал уртлын энэ одоо ард түмнүүд ямар их одоо соёлтой, өндөр соёлтой болсон том философичд эндээс төрсөн бэ гэхээр нөгөө торгоны зам явж байгаа байхгүй. Нөгөө Шианаас гараад Дунханг одоо энэ хилийн урталд байдаг шүү дээ Дунхан гэдэг. За тэрнээсээ баруун тишээгээ явсаар байгаад Казахстаны нутгаар ороод тэгэл одоо бүх хоризмын тэр нутгаар дамжаад цаашаага Перс, Иран, Ирак, Багдад руу явна. За тэгээ Багдадаасаа цааш одоо Грек болоо явчих. Грек гэхээр тэгээд цаашаа барууны ертөнц болно. Тэгэхээр энэ арт түмнүүд яагаад ингэж их хөгжсөн бэ гэхээр гол нь торгоны замаар худалдаа хөгжөөд мөнгө төгрөгтэй болоод хотууд нь баяжаад амьдрал цэцгэлээд эхлэхээр одоо философтож болж байгаа байхгүй. Тэгээ түрүү шиг лекцэн дээр ярьж ирсэн. Ер нь бол философи бол хот, соёл, нийгэмшил хүмүүсийн хамтын амьдрал, ажил хөдөлмөр үүсгэсэн, социологи үүсгэсэн тийм газар бол философи одоо үүсгэсээр аргагүй. Шашин бас үүсгэсэн газар философи үүсэж байгаа. За бидний хувьд бол яг энэ одоо эсхийг гэртээ уулын цаана талаар харсан нүүдэлчин ийм арт түмд бол философи байх боломжгүй. Яг нь нийгэм байхгүй учраас дотны хүмүүстэйгээ малаа хариулаад тэгээд хажуудлынхаа уулыг одоо хайрхан гэд шүтээд ингээл одоо ерөөдөө болчихно. Ер нь бөөгийн одоо мухарсаг байхтал тэгэл хангалттай. За хоризм ба философийн түүх. За өнөөдөр бид нар Аль-Фараби, Ибн Сина, Аль-Бируни, Аль-Хоризм, Баласкуни гэсэн 5 одоо том философчтой танилцсан. За эдгээр бол нэлээд одоо философийн юугаараа бүр сүүлд одоо маш их алдаршсан, маш их алдартай хүмүүс болсон. За Аль-Фарабитай эхлээд танилцъя. За Аль-Фараби бол яах ч аргагүй
Араб, Ислам одоо энэ Аз тийм үү тентхийн ертөнцийн философт бол анхдагч том философи байсан гэдэг нь бол тэрсэд хүлээн зөвшөөрөгддөг. За өнөөдөр ч гэсэн одоо Казахстанд Аль-Фарабигийн их сургууль байдаг. Би тэнд очиж Аль-Фарабигийн их сургууль дээр философийн танхимд нь лекц уншсан шүү дээ. Ер нь бол тэгээд тийшээ ямар төвхтэйтэй бол ерөөдөө яг биеэрээ очиж танилцсан. Их сонирхолтой байсан тэнд бол. За Аль-Фараби 870-аас 950 оны хооронд одоогоос 1000 гаруй жилийн өмнө тийм ээ амьдарч ирсэн. За Отраар буюу Отор гэдэг хотод одоо төрсөн. За монголчууд бидний одоо яриад идэг Отор гэдэг үг маань бол зүлэг ногоотой маш сайхан нутгийг одоо Отор гэдэг юм байна. За тэрийг бол одоогийн малчид нөгөө гантай болоод зүлэг бэлчээр багасаад ирэхээр зүлэгтэй газар руу бэлчээртэй газар руу нүүдэг штэ оторлодог. Тэгэхээр Отор гэдэг энэ гоё үг бас тэндээс ирсэн байх юм байна штэ. За Аль-Фараби бол ерөнхийдөө олон талын одоо нөгөө полимат, универсал тийм одоо сурагч байсан, онолч байсан, философч байсан. За философи, логик, этик, политик, математик, эстетик за энэ сэдвүүдээр бол маш их номууд бичсэн. Маш их одоо хойч үедээ маш их материал үлдээсэн. Гайхамшигтай философч Аль-Фараби бол. За Аль-Фарабигийн нийт одоо философийн тэр бүхэл хийсэн бүтээлүүдийн дунд бол нэг л том сэдв бол маш их одоо асуудаж шийдэгдээгүй явсан. За тэр бол ерөнхийдөө хүний бодол гэж яг юу юм бэ? Хүний бодол. Яаж хүний бодол үүсдэг юм? Одоо бид нар бол их амархан бодоод байна шүү дээ. Бодлоо хэлчихье. Тийм үү? Миний бодлоор энэ төр гэдэг. Тэр чинь би хэлээд байгаа ш. Та нар юу ч бодоогүй. Наадах чинь бодол гэж хэлэхгүй. Тийм. 3 цагаан ном дээр хүртэл байгаа шүү дээ. Бодол гэж юу вэ? Бодол эхлээд үгээс эхэлнэ. За ингээд ямар ч байсан тэр хүний үг цаашаа олон удаа давтагдаад олон хүн тэр үгүүдийг хэрэглээд тийм үү? Тэгээд нийтэд тийм үү тарсан тэр үг яах вэ? Тодорхой нэг ойлголт болно. За ингээд хамтын бидний дунд бодол гэсэн одоо тийм үү үйлдэл явагдах юм байна шүү дээ. Ямар нэг үг ямар ч үг байж болно. Одоо үнэн, төсөөлөл, санаа, зүуд, хүсэл одоо юу байдгийг эрхчлөө, бурхан, ээж, аав одоо юу байдгийг. Ийм үгс олон нийтийн дунд тархаад тэгээд яг нэгэн ойлголтод хүрээд бүгдээрээ яг тэр үгээр тэгж ойлгодог болох. За ингээд одоо яах вэ? Нэгэнд бүгдээрээ хэрэглээд бүгдийн одоо ойлголт болцсон учраас яах вэ? Тодорхой хэл үүснэ. Тийм. Одоо тий Монгол хэл үүсэх. Тухайн нэг ард түмнүүдийн үгс ойлгогдоод хятад хэл үүсэх, орос хэл үүсэх, тийм үү? Араб хэл үүсэх. За цэшгээ барууны ертөнцийн нөгөө англи, герман, францууд нь бас тэгээд тэндээ үүсэх. Тийм. За бидний энд бол хятад хэл, япон хэл, солонгос одоо юу байдгийг? Араб хэл, казак хэл эдгээр бол тухайн тэр ард түмнүүд хэрэглэгдээд тэгээд яах нь үгнүүд хэрэглэсээр бат хэл болоод бидний яриад байгаа нэг хэл үүснэ. Тэгэхээр монгол хэл одоо яаж үүснэгийг бид нар бол тухайн тэр үгнүүд хэрхэн орж ирээд хэрхэн хэрэглэгдээд хэрхэн ойлгогдоод явсан. Тэрүүгээрээ хоорондоо одоо харьцсан шүү дээ. Тэр явж байгаа шүү. За ингээд одоо яах вэ? Тэгвэл хэл үүсчлээ. Одоо энэ хэлээрээ яах вэ? Яруу найраг, зохиол, ном бичиж эхэлнэ. Тэгэхин тулд юу хэрэгтэй? Бичих үсэг хэрэгтэй. За бидний бичигч бол Уйгур нутгаас ирсэн. За Уйгур цаанаасаа нөгөө Ассир тэндээс ирсэн бичиг байгаа шүү дээ. За одоо дараагийн том асуудал гарч байна. Бид нар одоо дүрм гэдэг шүү дээ. Хэлний дүрм гэдэг. За тэр нь болохоор уул нь олон улсын төвшөнд грамматик гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл одоо нөгөө үүссэн хэл маань шүлэг бичиж जैन, ном бичиж जैन, зохиол бичиж जैन. Одоо яах вэ? Тодорхой нэг дүрмээр явагдахгүй болохгүй. Тэр дүрмэд захирагдах хэрэгтэй. Тэр үгийг тэгж ойлгоно. Өгүүлбэрийн бүтцтэй юм байна. Тэр үгээр өнгөрсөн цаг, ирээдүйн цаг, одоо цаг. За бид нар бол хэлний дүрм гэхээр зүгээр үсэг гэх юм яриад идэг шүү дээ. Тийм биш. Тэр хэл
хэрхэн олонний дунд нэгэн ойлголтоор тархах. За тэр явж байгаа. За ингээд тэрний дараа том одоо асуудал гарч байна. Нөгөө риторик одоо манай ч нөгөө риторик их урлаг энэ төр гэдэг. Тэр бол гол нь юу байв вэ? Ярих. Бичиж нэг дүрэн байна. Нөгөө тул ярих. Яриагаар хоорондоо ойлголцох танин мэдхүү цаашаага нэгэн болж цаашаа явах. Нэгэн ойлголттой болох. Тэгээс миний санаагаар бол гэдэг суугаад иж болохгүй. Тэгээ одоо олон хүмүүс гэдэг шүү дээ. Миний санаагаар бол гэдэг шүү дээ. За юунд Аль-Фараби бол ерөнхийдөө гэгэрэл гэж яг юу гэсэн үг юм бэ гэсэн чинь ухамсартай болох л гэсэн. Чи ухамсартай болсон уу? Чи ухамсарлаж чадж гэнэ. Өө за одоо чи гэгэрсэн. Чамаа гэгэрсэн гэж хэлнэ. Тэ. За нөгөө тал нь Аль-Фарабигийн нэг том асуудал бол хүнийг иж бүрэн болгох. Яаж хүнийг иж бүрэн болгох вэ? Маш хэцүү. Иж бүрэн хүн гэдэг бол тийм амар биш. Нэгдүгээр нь юу хэрэгтэй? Мэдлэг хэрэгтэй. Нөгөө талд нь юу хэрэгтэй? Эрдэм хэрэгтэй. Энэ хоёр чинь хосолж ээж тэр хүн иж бүрэн болно. Маш гоё ойлголт явж байгаа. За Аль-Фараби ерөөсөө ингээл хүн ингээл юм ярьлаа штэ. Тэгэл сонсож сууж байгаа л тэгэл тийм өөрөө юм ярихгүй хүмүүсийг юм яриулаад тэгээ яг сонсож сууж байгаа. За чи яг юуны тухай ярина вэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар чи ямар ухтгуунууд хэрэглэнэ вэ? Тэр маш чухал. Гуравдугаарт нь чиний энэ хэрэглээд байгаа тэр ухтгууны чинь анх хэн хэлсэн бэ? Одоо бид нар эрдэм гэж ярьж шээ. Түүмэд энэ эрдэм гэдэг ойлголтыг анх Монгол улсад хэн хэрэглэсэн? Хэн? Хиний номноос анх удаага эрдэм гэдэг үгийг олж үнэлсэн бэ? Тэр маш чухал. Тэр чиний хэрэглэж байгаа үг ухтуун чинь чинийх биш ээ. Чи хаа нэгэн газраас олж үнэлсэн. Эсвэл хүнээс чи сонссон. За одоо хэрвээ өгүүлбэр зохиох юм бол чи ямар өгүүлбэр надад одоо ярьж байгаа. Өнгөрсөн цаг дээр үү? Одоо цаг дээр үү? Эсвэл чиний одоо төсөөлөл үү? Эсвэл чиний санаа юу? Эсвэл чи энэ тэнд уншсан уу? Чиний өгүүлбэрийг чинь би ойлгомоор байна. Олон тоон дээр үү? Нэг тоон дээр үү? Маш чухал. За одоо чи нэг сайхан өгүүлбэр хэлчихлээ. Чи наад өгүүлбэр чинь хаанаас гаралтай? Хаан чи ийм өгүүлбэр өмссөн. Өөрөлд чиний толгой дотор юу орсон бэ? Тэр чинь чи гээд байгаа шүү дээ. Тэгэхээр чи хаанаас юу олж өмссөн, юу сонссон, хэн чамд ярьсан, хинээс юм сонссон. Хиний өгүүлбэр үү? За энийг Аль-Фараби асуудаг. Тэгэхээр араб хэл бол арабын ертөнцид бол ийм нарийн зүгээр одоо тий болор нөгөө би тантай нэг санаагаа хэлчихв. Эсвэл нэг газар сайхан сууж пив ууж сууж байгаа тантай нэг сайхан ярих юмсан. Тэр биш. Өөрөө санаа би бол өөрийн философитой ч шиг сонь нэмэрэд байгаа шүү дээ. Энэ бол миний санаач шиг. Чиний санаа над ямар ч хамаагүй гэж би хэлээд байгаа шүү дээ. Миний бодлоос ч шиг. Чи юу ч бодоогүй. Тэгэхээр Аль-Фараби одоогоос тийм үү 1000 жилийн тэртээ ийм юм ярьж эхэлж ирсэн байж шүү дээ. За тэгээд Аль-Фараби сонсож суужгаад нөгөө хүндээ хэлдэг байсан. Хамаагүй өгүүлбэр зохиох утгагүй чи чадахгүй. Чи болоогүй чи өгүүлбэр зохиох болоогүй. Дугай унш суралц. Хичээл зүтгэл. Сахлагат. Тэрэл чамд зохиол. Энэ бүгд юу? Эрдэм. Мэдлэг бол яг цаашгаа физик математик болоо явчихна. Яруу найраг болоо явчихна. Эрдэм бол нөгөө суралцах. Дуугүй байх. Өөрөө өгүүлбэр зохиох гэж, өөрөө шүлэг зохиох гэж солиорох хэрэггүй. Ийм том юм ярьж байгаа байхгүй. Түүнээс хамаагүй өгүүлбэр битгий зохио. Зарим хүмүүс бүр хамаагүй ном бичиж байгаа шүү дээ. Тэрийг бол Аль-Фараби чи ингэж болохгүй л гэж хэлнэ. За анхдагчийн өгүүлбэрүүдийг эхлээд унших гэж хэлж байгаа. Анхдагч тэр эрдэм гэдэг үгийг, мэдлэг гэдэг үгийг
сэтгэл гэдэг үгийг, төсөөлөл гэдэг үгийг, хайр гэдэг үгийг, бурхан гэдэг үгийг монгол хэл дээр Монголын хэн анх хэрэглэж ном бичсэн хэдэн онд тэндээс нааш энэ монгол хэл чинь тийм үү цаашаа хөгжиж баяжсан байж таарааш штэ. Тэрийг л яриад байгаа байхгүй. За ингээд зөвхөн анхдагчийг унших биш. Анхдагчийн дараа анхдагчаа тайлбарлсан зөндөө философч байгаа шүү дээ. Аль-Фарабигийн өгүүлбэрийг, үгийг, номыг тайлбарлсан, интерпретейшн хийсэн том хүмүүс байгаа. Тэдний тайлбарыг бас унш. Тэр чи өөрийнхөө өгүүлбэрийг, өөрийнхөө номыг, өөрийнхөө юг зохиолыг бичих хаач вэ? Болоогүй гэж байгаа. Ямар гоё. Аль-Фараби ийм айхтар. Амар Аль-Фараби. За ингээд Аль-Фараби цаашаа хүний бодлыг цаашаага нилээн одоо яаж нилээн асуусан. Тэгээд хүний ер нь цаашаага бодлоосоо цаашаа нөгөө оюуны төвшөнд очсон. Хүний оюун гэж бас юу юм бэ? Энэ яаж үсэж байна? Яаж ийм сүрхий ном бичээд ийм сүрхий оюуны хүндөр төвшөнд хүмүүс хүрээд байна? Одоо англиар бол intellect гэж ярьдаг шүү дээ. Intellectual, intellect, intelligence энэ бүгд яаж үсэж байгаа? Хаанаас хэрхэн тэр хүний толгойд тархинд үсэж байна? За хамгийн нэгдүгээрт абстракцлах чухал гэсэн. Абстракцлахад нөгөө форм гэж чухал. Бид нар яг формыг дүрсгээд байгаа л да хэлбэр энтер гэдэг биш ээ. Форм гэдэг чинь яг юугээд байгаа гэдэг явж байгаа шүү. Тэрийг абстракцлах, мэдлэгийг абстракцлах, эрдмийг абстракцлах, төсөөллийг, бурхныг, хайрыг одоо юу вэ гэдэг энэ бүгдийг абстракцлах. Абстрактаар. За бас хийсвэр гэж бас ойлгож болохгүй. Яг байгаа мэтэр тэрийг төсөөлж бодож чадах. Тэр явж байгаа шүү. За дараа нь мэдээж одоо теори чухал, онолдох. Яг л ийм шүү. Өөрчлөгдөхгүй шүү гэж хатуу тогтох. Тийм. Юусоо яг ингэ тогтно шүү одоо энэгээр. Хайр гэдэг ингийн эрдэм бол юм. Мэдлэгээс энэгээр ялгаатай. Төсөөлөл бол тийм. Санаа бол шууд мэдлэг биш. Энэ бүгдээрээ тогтох. За одоо болоо. Одоо энийг өөрчлөхгүй шүү. Өөрчлөлтөө явж болохгүй шүү. Минийхээр бол тийм юм шигэ. Үгүй юм шигэ. Тийм байхгүй. За тэгээ 3 дахь том одоо хүний оюун үүсгэд 3 дахь том сэдв болов практик. Мэдээж практик болж чухал. Тийм. За энэ бол мэдээж амьдрал дээр гараад ямиг тооцох, тоолох, хэрхэн өөрчлөгдөж байгаа та танилцах. Тэр амар чухал. За ийм 3 явагдчихэж тухайн хүний толгойд тархинд энэ 3 явагдчихэж бид нар оюуны талаар ярьдаг. Хүний оюуны талаар. Ухаан төрөх хэрэгтэй. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал гэдэг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарагвал ерөнхийдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох хэрэгтэй? Мэдлэг гэж юу юм? Тэр тухайд тань мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчнтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөгөөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг баг. Уул нь сэтгэл гэсэн үг баг. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж бид цаашаа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсралгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө зөв гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За хиний дараа бид нар энэ хин гэсэн үгийг бас ярихаас өөр арга байхгүй. Алгоритмыг бас ярихаас өөр арга байхгүй. Яг бол Аль-Фарабигийн үед бас нилээд их нэрд гарч ирсэн. Гэхдээ
хоризм илүү математикч гэдгээрээ их алдартай. Нөгөө талаар философи маш их хийсэн ийм хүн байгаа. Энийг бид нар хоризмын учраас ярих хэвээр. Нэр нь өөрөө бүр хоризм гэж аахгүй. Ал буюу ибн гэдэг чинь тентхийн англиар юу гэж үг яваад байгаа шүү дээ. Фон гэдэг үг яваад байгаа шүү дээ. Оф энэ гэсэн тийм ээ. Германууд бол фон гэдэг тийм. Тэрний тентхийн гэсэн үг байхгүй юу? Алла гэдэг нь. За хоризмын хүн гэсэн тийм нэртэй юм байна. За 780-аас 850 онуудад амьдарч ирсэн. Тийм. Ерөнхийдөө одоогийн Узбекистан, Туркменстан тэр хавьд байсан. Хоризм нутагт төрсөн. Тийм учраас хоризм нэртэй. За нөгөө Персийн Заратустраг бол маш их одоо уншиж байсан. Тэрнийг үнэмшигч. Бид нар бол итгэдэг гэнтэр гэдэг буруу шүү. Итгэдэг гэдэг үгийг хэрэгж явах үнэмшигч. Шашинд би итгэдэггүй, шашинд би үнэмшдэг. Ламд итгэдэггүй, ламд үнэмшдэг. Багштай итгэдэггүй, багштай үнэмшдэг. Итгэл гэдэг чинь дараагийн асуудал. Шал өөр сэдвэр юм. За гэхдээ хоризмдо байж байгаа тэндээс урагшаага Багдад яваад гисэн. Ерөнхийдөө бас одоо суралцаж өшөө их мундаг болох гээд. Тэгээ Багдадын нөгөө цэцдийн ордон гэж биш үү? Тэгээ Palace of Wisdom. За тэнд бол очиж маш их одоо нэрд гарсан ийм одоо хоризмын философч. Тэгээ яагаад хэнийг ал хоризмыг бид нар энд яриад байгаа юм бэ гэхээр бас бид нар энэ мэдлэгийн сэдвүүдийг бас нэг ярихгүй бол бас болохгүй. Хэд их эрдмийн сэдв бид нар яриад байгаа. Тэгэхээр ал хоризмоос бол ерөнхийдөө алгоритм гэдэг үг маань гаралтай. За нөгөөх нь алгебра гэдэг. Алгебр гэдэг үг байсан байж байгаа. Алгебра бид 10 жил үздэг алгебрын хичээл. За компьютерийн сурж байхад алгоритм их ярьдаг. Энэ хоёр ойлголтод хоёулаа ал хоризмоос гаралтай. Тэгэхээр хоризмын тэндээс тэр сайхан нутгаас ийм гой одоо хүн төрөлхтний том сэдв том ойлголтууд одоо төрж шүү дээ. Тий. За алгоритм гэж юу яг юу юм? Анх одоо алгоритмыг ямар ойлголтоор гаргаж ирж ирсэн юм бэ? Тэгэхээр ер нь бол алгоритм гэдэг үг маань бол асуудал шийдэх алхмууд. Гэхдээ энэ хоёр урьдчилгааг мартаж болохгүй. Бид нар өгөгдөл гэж буруу орчуулдаг. Хоёр урьдчилгаа. Тэр урьдчилгаа бол аюул чухал. Нэг нь бол энэ алхмуудыг төгсгөллөг байна шүү. Гэт үргэлжлээд байж болохгүй шүү. Эцэг нэгэн цагт энэ алхмуудыг төгсгөхөөр хийх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй тэр чинь үргэлжлээд байна шүү дээ. Хоёрт нь definition заавал байх хэрэгтэй. Ер нь болохоор баттай definition. Өөрөлдвөл энэ бол энэ шүү гэсэн тэр тодорхойлолт маш их чухал. Тэрийг бас ойлгоё. Тэр их чухал шүү. За яг өнөөдөр алгоритмыг хаана хэрэгжилж байгааг гэвэл компьютер хэрэгж байгаа. Компьютерийн програм бол төгсгөллөг байх хэрэгтэй. Маш сайн definitionтэй байх хэрэгтэй. Тэр бол тэр өөр юм биш шүү. Амар чухал. Энэ аюул чухал шүү алгоритм. За хэлний салбарт бол маш хэрэгжилж байгаа. Тийм үү? Бид тодорхой нэг хэл өгүүлбэр цаашаага сайжраад нэмэгдээд олшроод явна. За философт бол алгоритмыг маш хэрэгжилдэг. Тэр нь болох нэг аргументлах. Тэр гэж юу юм? Тийм. Яагаад тийм үү? Тийм учраас тийм. За. Тэгээд яа. Гэхдээ бас эц төгсгөлгүй асуугаад авах биш. Тодорхой нэг төвшөнд очиод зогсох. За одоо ингээл болоо. Ингээд л ойлгоно. Инээс цааш байхгүй. Маш чухал. Definition, concept гэсэн хоёр ойлголт энд ойлгох хэрэгтэй байхгүй. Нэг нь болохоор definition болохоор юмыг ингээд тодорхойлолт. Тодорхой нэг ойлголтын утга, санаа, нэрлэгээ тэрийг ойлгох. Definition энэ амар гоё. Маш чухал. Жишээлбэл компьютерийн definition гэдэг. Тэрний тайлбар явах. Одоо нэг тойл бичгүү, нэвтрхий тойл энэ төр гэдэг шүү. Тэн чин дандаа definition явж байгаа. Монгол гэдэг нэг definition байх хэрэгтэй. Тэрийг монгол гэнэ. За хоёр дахь том ойлголт нөгөө concept ухагдах юм. За энэ бол нөгөө abstract idea, хайр гэдэг концепт. Бурхан гэдэг концепт. Бидэд харагдахгүй шүү дээ. Энэ гэж тэр бүгд явж байгаа. Концепт, абстракт. Төсөөлөл нэг концепт. Сэтгэл нэг концепт. Бодол нэг концепт. Яг нэр томьёо энэ төр гэл янз бүрээр орчуулаад байдаг л да. Тэгэхээр бол концептээр явах гоё л доо.
За хиний алгоритмын 2 дахь алгоритмын дараа 2 дахь том нээлт нь юу вэ гэсэн бол алгебра байсан. Алгебра. Ер нь математик сурдаг физик математикийн салбарынхан бол энийг нэлээд сайн мэдэх ёстой. Алгебра. За санхүү необо эдийн засгийн салбарт ч гэсэн ерөөдөө энийг бас алгебрыг бол нэлээд хэрэгдэг. Гол нь нөгөө нэг үл мэдэгдэгчтэй тэгшгэлийг хэлж байгаа байхгүй. Одоо x ямар нэгэн тэгшгэлээс бид нар x-ийг олдог шүү дээ. Анх алгоритм гэдэг хүн ийм тэгшгэлийг анх зохиосон байна. Үл мэдэгдэгчийг олох. Тэгээ бид нар яг үл мэдэгдэгч гэж бас жоохон буруу орчуулаад байгаа. X. За тэгэхээр алгоритм ийм их чухал хүн байсан. Тэгэхээр алгебра буюу алгебр гэдэг байсан юм байна. Алгебр. Тэрний явсаар бол алгебр болсон. Тэгээ энэ дээр яг одоо саяны үл мэдэгчийг тэгшгэлээ араб хэлээр ингэ биччихсэн байгаа. Ийм одоо номууд ингэ бичээд сууж ирсэн байж шүү дээ. Тийм 1000 гаруй жилийн өмнө. Тийм. За дараа нь 3 дахь том философч руу орно. За энэ бол Ибн Сина. За Ибн Синаг бид нар яагаад ярих ёстой вэ гэвэл дэлхийд одоо Авиценна гэдэг нэрээрээ бүр алдаршчихсан. Тийм барууны оронд Ибн Сина гэвэл мэдэхгүй Авиценна гэвэл тийм. За 980-аас 1037 он хүртэл амьдарч ирсэн байна. За Ибн Сина бол дэндүү их олон ном бичсэн. Тийм. Одоогийн Бухар хотод төрсөн. За ер нь бол эмчээр эхэлж сурсан. Тэгээд зорилго нь бол хүнийг мэдэх гэсэн урлаг гэж нэрлэсэн. Би одоо яагаад эмч болж байгаа? Яг би хүнийг мэдмээр байна. Хүн гэдгийг. За аав нь маш их хөрөнгөтэй байсан учраас хүүдээ тусдаа сургагч авсан. Тийм. Одоо манад бол тусдаа сургагч авахгүй тусдаа лам аваад байгаа шүү дээ. Уул нь бол философч авах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгээ хүү нь бол мундаг мэдлэгтэй. За мундаг гэж хүмүүх маш их мэдлэгтэй болсон. За Ибн Сина бас л алгоритм Аль-Фарабитай адилхан шөөх сурахын тулд бас л Багдад руу ирсэн. Тухайн үед Багдад бол гайхамшигтай байлаа шүү дээ. За Багдадын бас нөгөө цэцтэй ордонд очсон. Ер нь бол тэр цэцтэй ордон гэдэг нь бол хүн төрөлхтний хамгийн анхны их сургууль байхгүй. Номын самтай сурч байгаа хүмүүс хоорондоо уулзалдаг, лекц уншдаг, ярилцдаг. Тэгээд тэр нь цаашгаа ингэж хөгждөг. Тэгэхээр багштай, сурагчтай, за багш гэдэг чинь бас тэндээс ирсэн үг шүү дээ. Номтой, ном гэдэг чинь бас тэндээс ирсэн үг. За ийм одоо тийшээ явахаар суралцгаар явсан. За Аль-Фараби, Аристотель хоёрыг бол нэлээд хүнссэн. Тухайн үед бол Грек, Перс, Багдад тэд нар бол ер нь нэгэн ойлголттой, нэгэн философитой байсан шүү. Сүүлд ингээд баруун зүүн болоод тасраа явцсан байхгүй. Араб нь үлдээд Грек нь цаашаага Итали, Европ руу явчихсан. Тэрээс бол анх бол нэг л ойлголт байсан. Хэзээч нэг ингээд тусад нь ялгаж байгаагүй. Грекийн философчид арабаар ярьдаг байсан, арабын философчид грекээр ярьдаг байсан, персээр ярина, асуудалгүй. Туркээр ярина. За Ибн Сина энтхэгийн математикийг бас хүнсэн. Энтхэг тухайн үед бас маш математик хөгжижсэн. За тэр бол яг дараагийн энтхэгийн философийн сэдвүүдээр ярина. Ер нь бол 200 гаруй ном бичсэн гэдэг. Астроном, философи, урлаг, шашин судлал гэх мэтлэнгийн. За Ибн Сина бас олон сэдвээр ажилласан. Маш олон сэдвээр ажилласан. Ер нь бол универсал онолж байсан. За физик, математик өнөөдрийн бидний ойлголттой. Тухайн үед бол физик, математик гэж нэрлэж байгаагүй шүү. Физик, математик, алгебр, алхим, нөгөө хим, астроном, окторгой судлал, тэнгэрийг хараад, ододыг хараад тэндээс ойлголтууд авах. За ерөнхийдөө шүүх засаглал хуулийн бүтцийг нэлээд судалсан. Юрист тэр салбар руу орж ирсэн. Поэзи руу маш их орж ирсэн. Философийн бичлэг. За музик, эстетик рүү бас их орж ирсэн. Ибн Сина бол бас олон сэдвээр ажилласан. За жишээлбэл энэ одоо Ибн Синагийн бичсэн мэдлэгийн тухай ном байна. Өөр мэдлэг гэж юу юм? Хаанаас үүсдэг? Хэрхэн хүн мэдлэгтэй болох? За Ибн Синагийн одоо нүүдэл судал тийм тухайн үед маш их хэцүү байсан. Ибн Синагийн хувьд маш их мэдлэгтэй учраас хаадууд дуудаж дандаа зөвлөгчөөр авдаг байсан. Тийм. Тэр үеийн төр улсуудын үүмэн бас ихссэн тэр. Тэгээ нөгөө нэг хаардууд хурдан солигдоод байсан учраас нэг хаан зөвлөгч байж итэл тэр нь алуулдаг юм уу яадаг юм
Тэрний дараагийн хаан гараад ирэхээр чи тэр хааны зөвлөгч байсан гэд шүүмжлээд дургуцаад эхэлдэг. Тэгэхээр нэг хаанаас нөгөө хаанд ингэж шилжиж явах, зөвлөгч хийж явах маш хэцүү байсан. Эбен Синагийн. Тэгэхээр зарим одоо жоохон аюултай хэцүү одоо нөхдүүд байж тээ. Хаа одоо манайхаар одоо нөгөө улс төрч одоо тий нөгөө нөхдүүд байгаа шүү дээ. Тий битггүй нөхдүүд. Тэдрээс мултрах нөгөө хаан руу очиж авралга байх маш хэцүү байсан тэр үед. Тэрийг одоо юугаар бол Эбен Синагийн одоо жишээгээр бол ер нь философч юм бол бас энэ тэнд зөвлөгч хийх бас аюултай байдаг. Одоо улс төр өөрчлөгдөхөд дараагийн одоо гарч ирсэн улс төрийн юутай зөрчилдөх гээд идэг. Тэгэхээр бас хамаагүй нэг талыг бариад нэг талд ажиллаад байж бас болдгоо. Тэгэхээр ерөнхийдөө жоохон эрхчлөөтэй жоохон холхон хааны ордноос жоохон холхон л байсан дээр. Амаа өчөөл тайван байсан дээр. Хит их одоо улс төр төрлөө хаа маань руу ойртоод зөвлөгч болоод ирнэ дими. За Эбен Сина бүгдийг үнссэн. Үгүй тухайн үедээ ямар л ном байна, юу л байна бүгдийг үнссэн. Бүгдийг сурсан. Маш их уншиж сурсан. За тэгээд ерөнхийдөө тэнд байсан бүх мэдлэгийг уншаад бүгдийг мэддэг болоод тэгээд дараа нэг л асуултыг асуусан хэвээр байсан. Тэрэндээ ерөөсө хариулт олоогүй. За тэр асуулт нь бол Эбен Синагийн философи болсон. Түүний асуулт юу байсан бэ гэхээр би хүнийг биеийг мэдчихлээ. Хүний биеийг эдгэж байна. Өвчнийг одоо ойлголоо. Бүх юмыг ойлголоо. Хүний биеийг ойлгочлоо. Гэтэл хүний спирит, хүний оюун энэ доторх тархин доторх хүний ухаан тэрийг би эмчилж чадсангүй. Энийг яаж эмчлэх вэ? Биеийн өвчнийг эмчилж болж байна. Ухааны өвчнийг, сэтгэлийн өвчнийг яаж эмчлэх вэ? За энэ бол Эбен Синагийн философи байсан. Өнөөдөр ч гэсэн бид нар одоо шар хатанд хөвцөөл байгаа шүү дээ. Жохон минь одоо эдгэрч гэнэ үгүй юу? Одоо сэтгэл зүйн зөвлөгч нар зөндөл байна шүү дээ. Одоо Улаанбаатар дүүрэн. За карантин гэдэг одоо тий үг бол Эбен Синагаас гаралтай. 40 хоног гэсэн ойлголт. Энэ бол альва нэг өвчин тухайн үед одоо тахал янз бүрийн өвчин ингээд гарахад 40 хоног заавал карантинд оруулж нийгмээс тусна байлгадаг. Чи нөгөө хот улсууд байгаа шүү дээ тэр үед чинь. Бид нар чинь нүүдэлчин ард түмэн биш шүү дээ. Хот улсууд нийгэм болчихсон. Тэгэхээр нийгмээс тусгаарлаж 40 хоног байлгаж ажиглалт хийдэг. Тэгээ бид нар чинь тэр пандеми гэдэг үгийг чинь тахал гэж буруу орчуулад байгаа шүү дээ. За өвчтөй гэсэн хүнийг ямар өвчнөй гэдгийг тогтоох гэж байгаа. Сүүл далайгаар явсан далайчдыг бас буцаад хоттоо ирэхэд хотын захад 40 хоног байлгаж хагаад оруулж ирдэг гэсэн. 40 хоногийн дотор ямар нэгэн өвчин эднэрт илэрх нь үгүй юу? Өөр орнуудаар, өөр ард түмнүүдээр яваад ямар ч өвчин тусчаад ирж байгаа юм билээ. Тэгэхээр одоо Монгол улс ч гэсэн тийм үү? Хэрвээ карантинд одоо тэр оруулна гэвэл с ิจ гтэй хүнийг юм уу? Ер нь онгоцны буудалтай эренгуут нь 40 хоног тэнд байж хагаад байлгаж хагаад тэгээд Улаанбаатар хот руу оруулж ирэх нь байна шүү дээ. Тэр дээр үед бол тийм. Тэгээд 40 хоногийн дотор. Тэгэхээр карантин гэдэг чинь нөгөө тийм үү? Карант гэдэг нөгөө юу явж байгаа шүү дээ. Квадрат энэ төргээл 4 гэсэн үг яваад байгаа шүү дээ. Квартал энэ гэдэг чинь 4. Тийм квартал жилийн одоо эхний 3 сарыг эхний квартал бид нар ямар амжилт гаргав гэвэл одоо том компани нөхдөж чинь бол кварталаар л ярьж байгаа шүү дээ. Тэдний амьдралын хэм нь 3 сараар явагдаж байгаа шүү дээ. 3 сарын дотор амжилттай байх хэвээр аюултай байгаа үстэй. Боломжгүй шүү дээ. За ингээд Эбен Синагийн асуусан асуулт одоо барууныхнаар Авиценнагийн асуусан асуулт бол спирит гэж юу юм бэ? Хүний оюун, хүний амин сүнс, хүний soul гэж юу юм? Англиар soul тийм. Германууд Seele гэдэг. А юунууд болохоор Францууд esprit гэдэг чинь тийм. Spirit. Латинаар spirit. За юугаар бол грекээр бол спиритийг психо гэж байгаа шүү дээ. Психо, пнойма гэж. Тэгэхээр спирит бол ер нь нэгдүгээрт бол яг сэргэг ухаан. За хоёрдугаарт бидний одоо буруу орчуулад байдаг. Нөгөө далд ухамсар гэж буруу орчуулад байдаг. Далд ухаан, өөрийн мэдлэг ухаан. Өөрийн мэдлэгүй хийждэг. Тэр ухаан. За гуравт нь тухайн хүний үндсэн ухаан. Тэр бол нөгөө багаасаа ямар хүүхэд нас юу уншиж, юу сонсож
анх ингээд үүсчихсэн хүний ухаан. Тэрийг үндсэн ухаан гэж байгаа. За бид нар бол яг амин сүнс гэж орчуулж болно. Сэргэн ухаан бол сүүл юм сараал мэдээл яваад байгаа шүү дээ. Тийм. Ихтэй сургуульд орно, амьдралд ороод явна. Тэгэхээр юм ухааны 3 ойлголтыг бид нар Монгол улсад өнөөдөр ерөөсөө ялгаж чадахгүй. За ингээд Ибн Сина бол ингээд ийм гоё өрөөнд Багдадад очичоод ингэж сайхан суугаад ингээд номоо бичиж сууж ирсэн юм байна. Тэгээд энэ өрөөг нь харах болгонд л би одоо хатаарах гэж штэ. Нэх гоё юм ирээн өрөө сайхан хажуудаа аяхта цай тавьчихсан. Номнуудаа тавьчихсан, юмаа бичээ, дулаахан, сайхан зузаан, перс хэвсэн дээр тийм үү? Философч бол ингээд байж ах хэвээр. За яагаад энэ нөгөө философчид дандаа Багдад руу яваад исэн юм бэ гэдэгтээ бид нар танилцъя. Ер нь бол энэ зургийн дор 1200 жилийн өмнөх Багдад хот бол ийм одоо тойрог хэлбэртэй, гадуураа устай ийм хот байсан. Хот ус байсан. Ийшээ ороод тэгээд философт. За энэ доор бол яг одоо Apple гэдэг нэг компани 1200 жилийн дараа Багдадыг дуурайгаад нэг юм барилга барьж байгаа юм билий. Тийм. Америкч ч одоо Арабын ертөнц бүх том дэлхийн бүх философчтой том хөгжсөн, том түүхтэй том хотууд ч одоо устгаж эхэлж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд одоо өөрснөө үлдэх гээд байгаа шүү дээ. Тийм. 500 жилийн настайгаа мэдхгүй одоо бид нар 1000 жил, 2000 жилийн настай гэдэг шүү дээ. Одоо Америкч одоо бүр солирч шүү дээ. Тийм. Тэг яагаад энэ Арабын ертөнц энэ хөгжилтэй түүхтэй ард түмнүүдийг устгах гээд худлаа террорист гэдэг байгаа юм бэ? Тийм. Арабууд ч террорист биш шүү дээ. Тэгээд байгаа юм бэ гэдэг чинь ерөөсөө эцэст Америк ганцаараа л үлдэх гээд байгаа байхгүй юу? Тийм. Хегемони бид нар л мундаг, бид нар ганцаараа үлдэнэ гэдэг. Энэ хажуу талд нь бол яг Багдад хотын дотоод зохион байгуулалт 1200 жилийн өмнө ингээд амьдарч ирсэн байж шүү дээ. Тэгвчээс энэ философчид маш их очдөг байсан. Энэ дотор ч нөгөө Palace of Wisdom, цэцдийн ордон дэлхийн одоо анхны их сургуулийн бүтц үүсэж ирсэн. Ийм одоо гоё байсан Багдад бол гайхамшигтай. Тэг яг дараа нь мэдээж ийм гоё ийм баян ийм мундаг учраас шашнуудын дай гадны эзэрхийлэл янз бүрийн ноёрхлууд орж ирж шатааж устгах гэж оролцсон. Гэхдээ Багдадыг устгах чадаагүй. Тийм. За одоо бид нар Багдадасаа болтноо. Тийм. Аль-Бируни гэсэн одоо философчтой танилцсан. За Аль-Бирунигийн онцлог бол Ибн Сина, Аль-Фараби, Аль-Хоризмтай адилхан Багдад яваагүй. Хоризм нутагтаа үлдсэн. Тийм. Ийм одоо онцлогтой Аль-Бируни бол. За 973-аас 1050 он хүртэл амьдарч ирсэн Хоризмын Кат гэдэг хонтод төрсэн юм байна. Одоогоор Чива гэж нэрлэг. За хаадуудын байлдаанаас зүхтаж Бухар хот руу явсан. Тэр үед бол маш их дайн байлдаатай байсан. Одоо 1000 жилийн өмнө Хоризм бол сүйд рүүгээ бүр замраагаа алдсан. За Бухара хотод 50 ном бичиж ажиллаа үргэлжлүүлсэн Бухарт очиж. За Аль-Бируни ба Ибн Сина. За Бухар хотод явж байхдаа Аль-Бируни Ибн Синатай таарлцсан. Ибн Сина ба Аль-Бируни хоёр одоо хоёулаа Бухар хоттой сайхан ажилланаа, философтнаа гэж хэлсэн чинь Бухар хот бас дахиад дайны үргэлжлэл болсон. Хаадуудын хоорондын дай. Тэгээд хоёулаа бүр юунаас Бухарагаас хоёулаа зүхтаагаад Куня урганч гэдэг хотод очив. За энд ирээд 50 одоо хоёулаа философч гэлсэн. За тэнд бас өөр олон энэ тэндээс дайнаас хаадуудаас зүхтаасан философчд их ирсэн байсан. Тэднэртэй нийлдээ нэг тийм академи маягаар хоорондоо философийн ажлуудаа үргэлжлүүлээд хамтдаа сайхан байсан. За ер нь бол 1000-аад онд бичсэн номонд бол Ибн Синатай хэрхэн хамтарч ажилласан тухайга бичсэн байдаг. За Ибн Сина Багдад руу явсан. Арабуудад Авиценна гэж алдарсан. За Аль-Бируни Хоризмдаа үлдээд эргэн тойрон нутгаараа эргэн тойрон арт түмнүүдээр явж философтсон. Тэгэхээр Аль-Бируни Ибн Сина хоёр жоохон ялгаатай. За энэ их гоё зураг байгаа. Хааны өмнө Аль-Бируни одоо мөрөгч гсэн сууж байгаа. Энэ нь одоо Ибн Синач гэж болно. Ер нь философч юм болоод хаантай дандаа зөрчилддөг шүү. Төртөө дандаа зөрчилддөг. Тэгэхээр ямар нэг байдлаар хаантай төртөө учраа олж явахгүй бол ажлаа үргэлжлүүлэхэд маш хэцүү байдаг. Энэ их гоё зураг. Энд бол философч байна. За энд бол хаан байж байгаа. Хаан бол яагаад гэвэл нэг бол хаан чинь зөвлөгчөөр авч байгаа бүх юмаа сурч авангуудаа
наадахаа цаазаар ав гэдэг. Үгүй бол чи одоо олон юм ярихгүй шүү. Арт түмэнд яахгүй шүү. Би арт түмэн нэр хүндтэй байна. Намайг гадуур явж магт гэдэг. Тийм. Одоо наваг бас нэг нөхөр хүмүүст гой магтаж ярьслага гэж хүртэлдэг жисэн шүү дээ. Тийм. Энийг чи би сайн мэднэ. Одоо бол өөр улс төр явж цаг урчин янз бүрийн зөвлөгч үндсэн хууль мөл гэж янз бүрийн болоо л байна. Тэр бол надад их чухал биш. За аль бүрийн улс орнуудаар аялж танилцж уулзаж явсан, энтгэх явсан. За бид нар бол энтгэх гэдэг манжуудаар нэрлсэн энтгэх гэж үгээр хэрэглээд байдаг. Уул нь бол Индиа шүү дээ. Тийм. Индиа. Нөгөө Индиа голын тий тийшээ. За Азийн философчдоос хамгийн анх удаа Брахманы тухай ярьж гисэн, энтгэхийн тухай ярьж гисэн, энтгэхийн философиг одоо ярьсан тийм одоо философч. За аль бүрийн ба философи. За ер нь бол аль бүрийн бол философиг юу гэж ойлгож тайлбарж ирсэн бэ гэхээр тань мэдэх. Яг юу вэ гэдгийг л мэдэж авах. За энэ бол философи гэсэн. Яг юу? Бид нар яг юуны тухай яриад байгаа? ертөнцийн тухай нэг дугаарт мэдэх, гадаад ертөнцийг бид нар мэдэх. Нөгөө талд нь хүний тухай мэдэх. Нэг нөхөр сууж шүү дээ. Тий. Аяа аман жоо том болж хаагдаад тий. Өцөгдөр цэргийн баяр тэмдэглэсэн юм билээ. Хүнийг мэдэх. За тэр тийм аа биш. Тэгээд хэрхэн танин мэдж байгаагаа бас мэддэг болох. Яаж танин мэдсэн? Тэрнийг тухайн мэдлэг. 3 том мэдлэг явж байгаа. ертөнцийг мэдэх, хүнийг мэдэх, одоо мэдж байгаагаа хэрхэн мэдсэн гэдэг тэр үйл явцаа мэдэх. Маш гоё. За тухайн үеийн Бухар хот одоо хин хоёр Ibn Sina Al-Biruni хоёр ажиллаж байгаад тэгээд тэндээс зүхтаасан. За Бухар хот бол ийм өндөр одоо хэрмэн хантай байсан. Хаалгатай яг одоо юуны хятадын болон энтгэх энтерт хотуудын том хэрэмтэй хаалгууд байдаг шүү дээ. За хятад бол бүр хотын гадуур биш, улсынхаа гадуур хэрэм барьснаар онцлогтой. Тухайн үед бол дандаа хотууд гадны дайралтнаас хамгаалж хэрмүүдтэй байдаг гэсэн. За хятад бол бүхэл бүтэн улсаа хамгаалсан хэрэм барьж шүү дээ. Одоо цагаан хэрэм бол зөвхөн Бээжийн хотыг хамгаалах биш, хятад орныг хамгаалах. Нөгөө Жунго гэдэг байгаа шүү дээ. Тэр хятад гэж буруу яриад байгаа шүү дээ. Уул нь бол Жунго. Хятад ч юм бол хойгуур нөгөө хар хятадаа юу одоо манжинрыг л ерөөхдөө хэлээд байгаа шүү дээ. За аль бүрийн ба танин мэдэх үү? За дэлхийн бөөрөнхий гэдэг бол аль бүрийн барууныхнаас тэр урд мэдчихсэн байсан. Нөгөө Магеллан, Колумбус энтрээс өмнө. Тийм. За дэлхийн экваторын бүслүүрийг геометрийн аргаар тооцоод 63 юунда одоо ингээд эндээс харах юм бол ерөнхийдөө маш их одоо өөрийнх нь тооцоосноор бол энэ байна. Юуны сүүлд физик математик янз бүрийн компьютерийн аргыг хэрэгжилж байгаад бол 6378 гэсэн. 6300-аар адилхан. Тэгэхээр ерөөсө маш их бага хэмжээгээр зөрж байгаа байхгүй. Энэ ч одоо 1000 жилийн өмнө шүү дээ. Тэгээ нөгөө миний хэлээд идэх чинь тэр шүү дээ. Аль бүрийн өнөөдөр байсан бол Нобелийн шагнал авах байсан гэдэг. За сарны хэртэлтийг тэртээ тэргүй тайлбарласан. 997 оны 5 сарын 24-нд Бухара хоризмд сарны хэртэлт болсон. Тэрийг бол шууд урьдчилж хэлсэн. За 1019 оны 4 сарын 8-нд нарны хэртэлт болсон. Тэрийг бас тайлбарлаж хэлсэн. За энэ бол ерөнхийдөө аль бүрийн схем. Хаанаас хэрхэн одоо тийм үү? Нарнаас болж яаж дэлхий дээр гэрэл хэрхэн ирж хэрхэн хэртэлт болдог. Дундуур нь нэг бол сар орж ирэх, нөгөө бол дундуур дэлхий нар сар хоёрын дундуур орж ирэх. Тэгээд нарны хэртэлт, сарны хэртэлт, нарыг харахаа болоод сарыг харахаа болж байгаа шүү дээ. Тэрийг бид хэртэлт гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Харанхуулагдж байгаа шүү дээ. Нар харанхуулагдах, бүтнээрээ харанхуулагдах, эсвэл сар бүтнээрээ харанхуулагдах. За аль бүрийн ба энтгэхийн аялал. За энтгэх рүү нилээ явсан. Олон газараа явж олон арт түмтэй философцсон. За энтгэхийн тухай маш их олон ном бичсэн. Тэгэхээр анх удаа одоо бас арт түмнүүдийн төв гэсэн ийм одоо ойлголт, эндолог, энтгэх судлал гэсэн ойлголт бол бүгд аль бүрийнхээс эхэлдэг гэдэг шүү дээ.
Тэгэл одоо өөрийгөө л бүтээх хэрэгтэй. Тий өөрийгөө бол ерөнхийдөө нэг төсөл гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо төсөл дээр би ажиллаж байна. Тий хүн бол тэргүй төрөнгүүтээ бар наснаасаа ч юм уу шууд л одоо бэлэн мэдлэгтэй боловсралтай сөрөх юм биш шүү дээ. Бид нар одоо хүн л гэж нэрлээд байгаа болохоос биш хүн болоход маш хэцүү шүү дээ. Энд байгаа бүгд дэлхийн том одоо арабын, персийн, энэтхэгийн, хятадын, орсын, германы ч гэдэг юм уу энэ бүх философичуд бол хүн болоход маш хэцүү шүү. Маш их хичээлдэл хэрэгтэй. Тийм учраас хүн болохын төлөө одоо явах хэрэгтэй. Өөрийгөө хүн болгох хэрэгтэй. Хинч хэнийг хүн болгож чадахгүй, өөрөөрөө л хүн болгоно. Хинч хэнийг боловсралтай болгож чадахгүй, өөрөөрөө л боловсралтай болно. Хүнийг мэрэгчлээ бол болгож болно. Мэрэгчл заагаад тэрийг сурч болно. Боловсрал гэдэг бол эцсийн хүн болохыг л одоо хэлээд байгаа шүү дээ. Хүн болно гэдэг бол маш хэцүү. Тийм амархан юм биш. Лам дээр очиж болчдөг юм биш. Диплом аваад болчдөг юм биш. Нэг доктор аваад болоод болчдөг юм биш. Төрийн шагнал авсан мөртлөө хүн болоогүй хүмүүс одоо дүүрэн байна. Тэгэхээр хүн болох маш хэцүү. Энэ бол сөрхий философич юу. За бас хоризмын одоо тэндээс яваагүй хоризмдаа үлдсэн айхтар нэг философич бол энэ Баласкүни гэдэг философич байгаа. За Баласкүни бол бас маш их юм хийсэн. Гайхамшигтай философич. За 1017 оноос 1077 он хүртэл философтсон. За одоогийн тухайн үед Баласкүни гэдэг хотод төрсөн. Тэр нэг алх хоризм гэдэгтэй адилхан Йосеф Баласкүни гэж Баласкүнигийн тэр гэдэг байгаа байхгүй. Тэр нутгийн тэр нутгаараа нэрлэгдээд явчихсан. Энэ түүхчин бол маш их байдаг шүү дээ. Бид нар мэдэн шүү дээ. За худагт бэлэг гэдэг номыг бичсэн. Тийм. Худагт бэлэг гэсэн. За орхон бичгээр бол бичдэг хүн байсан. Тэгэхээр бид нар одоо түүхийн сонин ойлголтууд руу одоо ингээд орж ирж байна шүү дээ. 1000 жилийн өмнө худагт бэлэг гэдэг үг тэндээс одоо гаралтай байж шүү дээ. Бэлэг гэдэг маань бол хүний ухаан, оюун явж байгаа шүү дээ. Спирит явж байгаа шүү дээ. Бэлэг гэдэг маань. Юу ч юм бол худагт гэдэг маань бол ерөнхийдөө одоо ноён, эрхэмсэг тийм үү? Мастер гэсэн үг явж байгаа шүү дээ. Тэгэхээр оюуны тэр том мастер, эрхэм тэр одоо хүнийг нэрлэж ирсэн байна шүү дээ. Худагт гэдэг маань бэлэг гэдэг маань бол одоо тийм ухаантай, айхтар мундаг шүү гэсэн тэр ойлголт явж байна шүү дээ. За бидний одоо орхон гол гэж яддаг шүү дээ. Тэр бол тэндээс ирсэн. Орхон бичгээ гэж бичгийн нэрээр нэрлсэн байж шүү дээ. За Баласкүнигийн философийн ном худагт бэлэгт бол хүн байхын утга ба үнэт зүйлс энэ тухайл бичсэн. Худагт бэлэг гэдэг бол хүн байх ямар вэ? Философийн ойлголт. За тэгээ бидний үнэт зүйлс. Юу үнэт зүйлс гэх юм? Нийгэм ямар төрх гаргах? Нийгэмд хүн. Хоёрдугаарт нийгэмд хүн ямар хариуцлагатай байх? Гуравдугаарт нийгэмд ямар журам тогтох? Нийгэм журам. Ийм гурван том сэдвүүд бас худагт бэлэг номонд оролцсон. Сайн. Баласкүни сайн. За энэ худагт бэлэг гэдэг номын зарим одоо хуудасны копиг нь би бас олж интернетээс оллоо. За Баласкүнигийн тухай бол маш их одоо олон улсын хурлууд болдог юм байна. Энэ одоо Казахстан Баласкүнигийн хурал хийж байгаа энэ судлаачдын тойроо суучихсан. Тийм гоё сайхан юм байна. Тийм ингээд оюуны томчуудыг сүүлд одоо ингээд олон зуун жилийн дараа ингээд хурал хийдэг байж шүү дээ. 1000 жилийн дараа. Тийм одоо тэгээд Монгол улсад ч гэсэн одоо тэгээд 1000 жилийн дараа бас нэг хурал болох байлгүй дээ. За Баласкүни мэдлэгийг гоё хэлсэн. Яагаад хүн мэдлэгтэй болох хэрэгтэй гэсэн? Мэдлэг бол аз жаргалтай болгодог гэж байгаа байхгүй. Хүн мэдлэгтэй болгоцсон аз жаргалтай болдог гэж байгаа. Мөнгөтэй болгоцсон биш. Мөнгөтэй болгоцсон аз жаргалтай болж байгаа шүү дээ тийм. Мэдлэгтэй болгоцсон улам аз жаргалтай болно гэж байгаа. Ямар гоё юу. Тийм. Улам сайхан болно. Зарайд өнгө ороод. Юу гэсэн нэг маш аз жаргалтай болно. Мэдлэгтэй болсон. Хүмүүс одоо мэдлэгийн төлөө хүмүүс яваад байдаг. Ухаан үеийн хүмүүс чинь мэдлэгт үн өгөөд байдаг чинь аз жаргалыг хайж мэдлэг рүү явж шээ. Аз жаргалыг хайж Багдадын тэр одоо мэдлэгийн ордон руу явж шээ. Уул нь одоо их сургууль гэдэг чинь тухайн үедээ аз жаргалын төлөө явж очдог газар байсан биш шүү дээ. Одоо мөс бодвол уул нь аз жаргалтай болох гэж л очдог тийм газар байх хэрэгтэй байж шүү дээ. Жохон шог авахд. За ингээд Исламын ертөнц бол тухайн үедээ тэр 800-аас 1200 оны хооронд 400-аас 500 жилийн дотор Исламын ертөнц бол алтан үе гэдэг. Хүн төрөлхтний мэдлэг боловсролын
алтан үе. Аль-Бруни, Аль-Фараби, Аль-Хоризм, хэн 3, Ибн Сина, Авиценна 3 болов. Исламын алтан үеийг бүтээлцэхэд маш их одоо нэр гарсан байна. Хэдийгээр хоризмоос очсон ч гэсэн. Хойноос очсон ч гэсэн. Бухар, тийм үү? Самарканд, хойдлоос очсон ч гэсэн урагшаага очиж Арабын ертөнцид, Исламын ертөнцид маш том одоо юу гэдэг вэ? Гавьяа байгуулсан гэх юм да. Одоо Исламын философи гэж эхлэн гутал Ибн Сина, Аль-Фарабигаар эхэлчихдэг байхгүй. Арабын философи гэдэг. Уул нь бол төрсөн нутганд бол одоо ойрхон байхгүй, бидэртэй ойрхон байхгүй. Одоо Казахстаны урталт байгаа шүү дээ. Би чинь Алматад очиод тэргээр Казахстанаар явж байгаа. За энэ урталт энэ Аль-Фараби, Ибн Сина, Аль-Бруни бүгдээрээ төрсөн юм байна да. Гэл явж ялаа шүү дээ. Тийм одоо гоё үеийг дэсэн. Ийм одоо философийн ойлгож байгаа. За Арабын ертөнцөөс одоо тэр алтан үед юу Арабын ертөнцид тийм үү үүсэж бүтээгдэж нээгдсэний нээлт хийгдсэний дараа тэр бүгд барууны ертөнц рүү очсон байна. Барууны ертөнцид сүүлд үүслээ шүү дээ. 1500 оноос хойш барууны ертөнц үүссэн шүү дээ. Тэгэл тэндээс хойш 1600 700 гэхээр шинж ухаан, философи гэж явж байгаа ш. Нөгөө Декарт, Кант одоо хэн байдгийг тэд нар чинь. За Америк бол тэр хойш шүү дээ. За медицин гэсэн үг бол Ибн Синагийн Сина гэсэн үг явж байгаа. Медицина. Тийм. Ибн Синагийн үг явж байгаа шүү. Медицин гэсэн үг бол Ибн Сина гэсэн. За бид нар бол яг анаа ахуан гэдээ орчуулад байдаг. За эрүүл мэнд гэсэн ойлголт бол Арабын ертөнцөөс гаралтай. Нэгдүгээрт фарма, нөгөө эм, хоёрдугаарт мэс засал, гуравдугаарт эмнэлэг, хоспитал. Хүнийг тусгай байранд гэрээс нь авч яваад тэнд хэвтүүлж ягаад идэвхтэй эмчилгээ хийнэ. Тэр ойлголт чинь 1000 жилийн түүхтэй. За манайд сүүлд одоо Оросууд энэ эмнэлгүүдийг барьж өгч бид нар чинь эмнэлэг хэвддэг боллоо шүү дээ. Тэрнээс өмнө бол одоо илүү гэртэй юм уу эсвэл гэрийнхаа хойморт хүчтэй ирж байгаа шүү дээ. За математик бол тэртээ тэргүй Арабын ертөнцөөс, энэхэг Арабын ертөнцөөс бол баруун руу явсан. Архитектур түрүүн Багдадын архитектурыг харсан. Бас эндээс барууны ертөнц рүү явсан. За инженерчнэл одоо нөгөө ус энэ нөгөө Арабын ертөнц чинь усыг хэрхэн одоо зөөж, тээвэрлэж яах, гүүр хэрхэн барих, маш их гүүрүүд барьж шүү дээ. Тэгэхээр инженерчлэл бол маш их хөгжсөн. Бас баруун руу явсан. Хуулийн бүх ойлголтууд баруун руу явсан. Одоо бид нар яс гэдэг шүү дээ. Яс гэдэг шүү дээ. Тийм. Тэр ясаа гэдэг. Тэр чинь бол тэндээс гаралтай үг шүү дээ. За теологи шашнуудыг зэрэгцүүлэн судлах болов бас Арабаас ертөнцөөс гаралтай. Бид нар бол шашнуудыг харьцуулж судлана гэдэг үг. Хооронд нь харьцуулж ерөөсөө болохгүй. Харьцуулах боломжгүй. Зөв зэрэгцүүлж байгаа судалж байна. Одоо буддын шашин, христийн шашин хоёрыг харьцуулах ямар ч боломжгүй. Яг зэрэгцүүлж хагаад христийн шашин ийм байна, буддын шашин ийм байна гэж болно. Тэгэхээр одоо энэ харьцуулах гэдэг үгнээс бид нар бас хол юм. За астроном, окторгуус бол тэртээ тэргүй эндээс гаралтай. Арабын ертөнцөөс баруун руу явсан. Байгаль судлал, физик, хим, биологи шууд Арабын ертөнцөөс очсон. Араб гэдэг нь бид нар одоо хоризм болон Багдад яриад байна шүү дээ. Тэр ертөнцийг яриад байна шүү дээ тэр хэсэг. За соёл, этик эндээс очсон. Урлаг, дуу, хөгжим, бүжиг дараагийн лекцэн дээр ярина. За тэгээ философи бол одоо фаласафа гэдэг байна шүү дээ тийм фалсафа. Тэр бол бас барууны ертөнц рүү явсан шүү дээ. Нэг бол бид нар бас хэвчтэй. За эндээс одоо тэгээ бид нар нөгөө Монголын философи яаж гаргаж ирэх юм. Тийм. Одоо амаргүй шүү дээ. Аль-Фарабигаас бид нар юу суралцсан? Тийм. Аль-Хоризмаас юу наашаа ирэв? Ибн Синагаас юу наашаа ирэв? Аль-Брунигаас юу наашаа ирэв? Баласкунээс юу наашаа ирэв? Энэ бүгдийг чинь бид нар одоо ярьж тэр бүгдийг хүлээмжшэрхөөсөөр авах болчиход байгаа. Тэгээд энэ Монголын иргэн тойрон философи гэдгээс чинь бид нар өөрсдөө гаргаж ирэх хэрэгтэй байна. Монголын философи 2 гэдэг бол одоо өнөөдрийн лекцийн гол дүгнэлт гаргалгаа маань бол Монголын философи 2 байх хэрэгтэй байна. Монголын иргэн тойрон философи 2 бол
Монголын өөрийн философи байх хэрэгтэй. Тэдий ч би одоо гаргах гал сүүлийн одоо 10 гаруй жил ажиллаж байна шүү дээ. Тэгэл явсаар байгаад энэ арт түмнүүд рүү тэгэл эргэн тойрон арт түмнүүд рүү очихоос болж шүү дээ. Юу тэр нөгөө тэр холын барууны ертөнц. Тэр бол Христийн шашны биднээс дэндүү хол биш шүү дээ. За бурхан гэдэг үг бол тэндээс ирсэн байна. Тийм бурхан гэдэг үг маань бол ерөнхийдөө бид одоо бурхан халдун гэдэг байгаа шүү дээ. Тэрний бурхан гэдэг үг бол ерөнхийдөө баттай гэсэн үг юм. Зөв, баттай, баталгаатай гэсэн үг явж байгаа. Гайхамшигтай. За халдун гэдэг нь бол нөгөө хин явж байгаа шүү дээ. Ибн халдун гэдгийг халдун гэсэн үг явж байгаа. Халдун гэдэг одоо алдартай философч байсан. Дараагийн лекцээр халдууны тухай үзнэ. За гурав дахь том үг бол одоо нөгөө отор. Тийм отор. Отраар хотон. Тэр отор гэдэг маань маш их одоо бэлчээртэй, зүрхтэй, могон тийм газрыг бол отор гэж нэрлэж ирсэн. За худагт бэлэг гэдэг бол бидэрт бол маш их одоо яригддаг. Одоо нөгөө бэлгээ хааны музей энэ төр гэж яриад байгаа шүү дээ. Тэрний бэлэг гэдэг чинь нөгөө wisdom цэцэн гэсэн үг явж байгаа. Ухаан цэцэн. За худагт гэдэг маань бол ерөнхийдөө одоо ноён, мастер, удирдагч гэсэн үг. Одоо монголоор одоо дарга гэх юм тийм. Тийм үг явж байгаа. Тэгэхээр одоо маас чинь тэр худагт, энэ худагт гэж яриад байдаг шүү дээ. Тэр чинь бүр тэнхээ ойлголт. 1000 жилийн өмнөх ойлголт энд одоо явж байгаа. За орхон гэдэг бичиг бол яах ч үгүй орхон гэдэг ойлголтууд тэндээс гадалтай. Орхон бичиг. Бид нар тэрг бол мэдээж юм шиг орхон гол гэж тэгээд байгаа шүү. Гол гэдэг чинь персийн одоо бараг нуур гэсэн үг шүү дээ. Тийм одоо тэр мөн явцаар байгаад гүл болцсон шүү дээ. Тийм Казахстанууд гүл гэдэг шүү дээ. Уул нь гол одоо көвс гүл, бай гүл гэдэг чинь бол уул нь бай гол. За бидний хэлгээр баян гол байхгүй. За көвс гүл бол яг бас гүл, көвс гүл гэдэг үг яваад байгаа шүү дээ. Гүн гэсэн үг яваад байгаа шүү дээ. Көвс гүл. За нөгөө увсуу, давстай гэсэн үг яваалаа. Хяргас чин киргиз. Энэ бүх бол одоо дархан тэндээс ирэлтсэн. Сэлэнг мөрний сэлэнгэ гэдэг чи одоо төмөр ихтэй газар хэлээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь Мойсийн нэг түүхчээс тэр Сэлэнгэ аймгийн Номсонд явж байгаад бид нар хөхөрлж ирсэн байна. Номын сангийн дарга биднэрт инээдэмтэй юм яриад. Манай одоо энэ Сэлэнгийн чинь Мойсийн түүхч хурж ирсэн ээ. Сэлэнг гэдэг үг хаанаас гаралтай юм бэ гэсэн чинь сэлэг гэсэн үгнээс гаралтай гэсэн гэж байгаа. Гэнэрэс алдаг хүмүүс шүү. Нэг малчин сэлжилтэй. Тэр сэлэнгийн нэр хүчилтэй. Тэгэхээр сэлэнг гэдэг маань бол сэлэнгэ гэдэг маань тэндээс гаралтай. Илүү төмөр ихтэй газар. Одоо ч гэсэн тэр төмөртийн орд морд янз бүрийн төмрийн тийм юм тэндээс одоо яриад байдаг чинь тэрэндээ тэр үгэндээ явж байгаа. Сэлэнгэ гэдэг үгэндээ явж байгаа. Бид нар нэг оюун гэдэг үг чинь тийм үү оюу толгой оюун гэдэг үг чи одоо яваад байгаа шүү. Оюун гэдэг үг чинь одоо ч гэсэн Туркид хэрэглэдэг гэж байгаа шүү. Хүний ухаан оюунлог хүмүүс. За цагаатаа хэл. За бид нар бол одоо цагаатаа хаан, цагаатаа орон гэж яриад байдаг. Тэр маань юу гэвэл цагаатаа гэдэг тэр хэлээр ярьдаг арт түмнүүд гэсэн байна. Тэгээс одоо чи цагаатаа шүү гэд нэг хүн нэр өгчөөгөө. Тийм ойлгомжтой байгаа юм тийм. Тэгэхээр цагаатаа гэдэг хэлээр ярьдаг арт түмнүүдийг цагаатаа гэдэг. Тэгэхээр одоо магадгүй юунууд ч юм бол тэр орнууд одоо Япон гэвэл Япон хэлээр ярьдаг ч юм. Орос гэвэл орос хэлээр ярьдаг. Герман гэвэл герман хэлээр ярьдаг. Тэгээ тэргээрээ нэрлэгдчихсэн байна. Бид нар цагаатаа орн гэдэг маань одоо бид нар өнөөдөр 1000 жилийн дараа энэ бүгдийг чинь ярих ийм гоё боломж бид нар ирчээд байгаа. За энд би нэг гоё зураг төрөв ихэнд харуулах гээд жоох хойшлуулсан байгаа. Одоо энэ бол жишээлбэл 744-өөс 840 оны хоорондох зураг байна. Энэгээр чинь Уугар гэдэг улс, Уугар гэдэг нэртэй тийм одоо эзэн тулс үүсэж ирсэн биш. Хүмүүс нь бол заавал одоо Уугар гэсэн ойлголт биш шүү. Уугар гэдэг нэртэй тийм арт түмнүүдийн, тийм хэлтэй, тийм онцлогтой тийм эзэн тулсууд үүсэж ирсэн. Тэрнээс өмнө одоо Түрк гэдэг жааш. Тэрнээс өмнө нөгөө Ляо улс байгаа. Тийм нөгөө Манжийн өмнөх улс. За тэрнээс өмнө одоо юу байгаа? Татар байгаа, Көк Турк байгаа. Тэгээд энэ бүгд чинь
Бидний одоо энэ байж байгаа энэ одоо Монголын энэ газар нутаг чинь энэ одоо хойд талд нөгөө Баянгол байна, Баянгол байна, Байгаль нуур байна. За урд талд хойшоогоо Элсэн цэл байгаа. Зүүн талд Манжуур, баруун талд Казакын нутаг. Араал гэдэг юу байгаа шүү дээ. Нуур байгаа шүү дээ. Гүл байгаа шүү дээ. Энэ хоёрын хооронд уугрууд чинь бүгдийг ингээд бас манай нутаг шүү гэдээ явж ирсэн байгаа. Тэгээ тэр үед энэ одоо хэрэмний зураг, хэрэм гэхээр одоо нөгөө хэрэм амтэн шиг сонсогдоод байх юм. Нөгөө цагаан хэрэмний зураг байгаа. Тэр үед бас цагаан хэрэм бол айл хэдийн барьцсан байсан. Баригдаж байсан. Дараагийнх нь үүсэж байсан. Тэгээ энэ урагшаага энэ Жунго гэдэг бол энэ хойдлын Китай, Хятад, Манж, Уйгур, Түрк юм уу янз бүрийн тийм Казах одоо юу гэдэг энэ ард түмнүүдтэй ерөөсөө нэг ойртойгүй. Урд талд Жунго орн хөгжөөл байж ирсэн. Тэгэхээр бид нар сайн хооронд ялгах хэрэгтэй юм байна. Биднээс нэг ялгах чадахгүй байгаа. Тэгэхээр энд бол янз бүрийн дайнууд энэ хойгуур хаадууд юу гэдэг эзэн тусад байлдаал байж л байсан. А энэ урт талд энэгээр баруун урт талд нөгөө Бухара, Хоризм одоо хаана байдгийг тийм үү Самарканд энд бол философчид номоо өчөл сууж ирсэн. Ямар ч асуудалгүй. А энэ хойгуур чинь байлдаж байгаа нь бол хотуудыг эзэлж байлдаж байгаа биш байхгүй. Багдадыг эзэлдэгтэй адилхан. Бухара, Самаркандыг эзэлдэгтэй адилхан. Эзэлсэн хот эзэлсэн дайнууд энийг хойгуур болоогүй байхгүй. Зүгээр нүүдэлчин ард түмнүүд хоорондоо бэлчээр булаацлж байлдаж байгаа байхгүй. Отор булаацалдаж нөгөө малдан зүлэг ногоо хэрэгтэй. Тэгжил байлдаж байгаа газар нутаг бэлчээрээ булаацалж байлдаж байгаа болохоос ш. Нэг их тийм сүртэй байлдаанууд бол болохгүй байгаа. Ер нь дайн жинхэнэ дайн болов яагаад болдог вэ гэхээр нэгдүгээр юу хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Алтан мөнгөний авах. Тэгжээж хотоо гоё болгох. Хоёрдугаарт эрчүүдийг нь авчрах. Боолчилж газар тариалан дээр ажиллах. Энэ аягүй чухал байна. Гуравдугаарт яагаад дайн хийдэг вэ? Дайруулахгүй тул хурдхан шиг дайн хийж тэдрийг хүчээр солируулах. Тэр чинь аягүй чухал байхгүй. Юмыг ажиллахад айсч магадгүй гэж. Ийм гурван шалтгаантай л дайн хийдэг. А бид нар чинь нөгөө хаан тийшээд орсон аян дайн, тийшээд гисэн ийм хаадуудын юу тэр чинь бол энэ нөгөө хотолс хөгжсөн дайнуудаас ямар ч хамаагүй. Тийм. Тэр нөгөө хойно Монгол гэж байсан, Мэргэд гэж байсан, Найман гэж байсан одоо юу вэ гэдэг чинь дандаа нүүдэлчин ард түмнүүд хоорондоо бэлчээрэл булаацалж байгаа. Ийм тийм сонирхолтой. Тэгэхээр энэ одоо зүгээр л тийм үү одоогоос 1100-200 жилийн өмнө уйгургаал байж л байгаа. Одоо уйгурын дараа хин ч ирдэг гэл ингээл юм болоо л энэ нэгвэр. Тэглээгээд энд нэг айхтар хөгжчихсэн соёл, хот суурь тийм байхгүй. Одоо тэр дэвш нүүдэлчтэй байлдахад хэцүү байдаг. Нүүдэлчид ингээд хот руу үржээд хот нураачдаг. Тэгэхээр буцаагаад нөгөө нүүдэлчдийн хотын нураагээд хөөхөр хотгүй тараад уулын араа гүдэрэ бутраа алга болчдөг гэж. Одоо тэр л байхгүй. Одоо Улаанбаатар руу хөгжрээд Улаанбаатарыг нураачаад тийм үү? Цогтахаар бид нар араас нь хөөлд. Нөгөө төвч бүгдээ яг баруун тишээ баруун аймагуд уулууд руу Алтан нурууны цаа энэ тентхээ уул руу хараад цогтаачих нь шүү дээ. Тэгэхээр тэнд чинь дайн ярих ямар ч боломжгүй байхгүй. А тэр түрүүний би нөгөө лекцэндээ нөгөө нэг ярьж ирсэн нэг Рустам Сухраб хоёрын тухай ярьж ирсэн. Тэрэн дээр чинь бол яг хоттой улстай нэг тал, нөгөөх нь бас хоттой улстай нэг тал. Тэр хоёр чинь дайн хийж байгаа. Дайнхийн тулд хоёулаа эхлээд уулзалж байгаа байхгүй. За тэр талд тэр нутагт дайнаа эхлүүлнэ. Хоттой дайн болохгүй шүү дээ. Хотоос хол. Тэгээ тэр талбай дээр энэ тал цэрэг нэрсэн, энэ тал цэрэг нэрсэн. Одоо хоёулаа хоёр дарга, хоёр хаан уулзалдаад байлдэн шүү. Тэгээд эхлээд хоёулаа сэлмээр байлдаад тэгээд тэрийг харсан цэргүүд урам ороод тэгээд дайн эхэлж байгаа шүү дээ. А тэрс зүгээр ингэ байж хаад шүн орж ирээд эвдэж нураачаад улгаа игээ явчихж байгаа. Одоо дайн хийж болохгүй шүү. Дайн гэдэг чинь дайн хийн шүү гэж өрчилж ярилцаж охирч гэрээ хийж хагаад тэгээд дайн хийж ш. Тэрийг бол дайн гэж хэл. А өгөөл тэр дайн гэх одоо юу гэдэг улгаа дайран гэдэг юм янз бүрийн юм. Тэр ийм одоо сэдвэр өнөөдөр энэ хоризм гэсэн одоо орн байгаа шүү дээ. Одоо эндээс Персээс ирлээ. Одоо хоризмоос орлоо. За дараагийн лекцэд нь бол Төв Азаас наашигаа яг юу ирсэн юм бэ? 3 дахь том одоо чухал лекц байгаа.
За энэ одоо 20 1200 анхаарал тавьсан баярлалаа. За лекц нэгийг сонсох хүсэлтэй хүмүүс над руу бичиж болно шүү. Тэгвэл би юу бичлэг видеого явуулна шүү. Тэ өмнөх нөгөө нэгдүгээр лекц жоохон бүтлгүйтсэн. Дундуур нь янз бүрийн юм ороод одоо бол ямар ч асуудалгүй болцсон. Тий. Одоо нөгөө лиценз нөгөө янз бүрийн юм хийдэг шүү. Тэр юм би анхны лекцээр жоохон буруу хийсэн. Эхний лекцнийг жоохон сандралтай байсан. Одоо ингээд атайхан болно. Хоёрдугаар лекц өнөөдөр арай нэг жоохон тайван, арай нэг гайгүй боллоо. За гуравдугаар лекцээс өшөө одоо жоохон сэдврүүдгээ нэлээд сайн орно. Холын маш их хэцүү том сэдвүүд учраас энийг ч нэг гаргаж ирэхэд аягүй хэцүү. Их амаргүй байгаа байхгүй. Тийм олон философчдыг ерөнхийн нэг философийг гаргаж ирээд тэгээ монгол хэлээрээ монголчууд руугаа ингэж оруулж ирж буулгах чинь бас тийм их амар биш. Тэгээ нэлээд одоо бас хүндрэлтэй байдаг. Тэгээ өнөөдрийн лекц бол ерөөдөө болчлоо. Тийм хүмүүс орж ирээд нэлээд сайн сонссон байх. Тэгээд яг асууж ярих зүйлс тодруулах юм байвал бүгдээрээ наашаа хэлээрээ дахин сонсох одоо хүсэлтэй хүмүүс бас над руу явуул би бичлэгээ явуулчих нь рекорд хийсэн байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн лекц хүртэл баяртай.